өдрийн мэндэ. За дахиад нэг шинжилгээ хийлээ. За энэ нэг цагийн кандл маань аль талдаа ингальфцсан кандл байхгүй байна. Хоёр талдаа тэнцүү ер нь л чиглэлийг тодорхойгүй байна гэсэн үг. За тэгэхээр 15 минутын дээр энэ ч нэг ордер блок байна. Тэгээд энэ хоёр бүс дотор одоо ингээд рейнж хөдөлгөөн хийж гинэ гэж үзэж байна. За тэгээд 5 минут руу орохоор энэ рейнж маань энэчнээс унаад хэрээд дахиад энчээ хэрээд доошоо унаад одоо жоохон хэрээд тэгэнгүүтээ дээшээгээ энэ бүсийнхээ point of interest боёо за нэг эрэлт нийлүүлэлт хамгийн их хийгдэж байгаа цагийг шалгаж магадгүй. За ингэж хэрсэн хөдөлгөөн хийгээд доошоо энийг сэтэлцэн зарим хүмүүс бол энийг ингэж харж байгаа. Эндээс ийшээ чиглэсэн ийм спортыг сэтэлчлээ тий. Тэнгүүт одоо ингэ доошоо гэж харж байгаа чиглэл харж байгаа хүмүүс байгаа. За тэр хүмүүст маань зориулж одоо маркет энд байгаа эндээс орсон оролт хийнэ гэд бодсон бас ингээд энэ зоныг яг ингээ хүлээж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүст зориулаад доошоо унгаад энд байгаа ликвидитийг авах бах. За тэгэнгүүт энэ ч байгаа ликвидитийг аваад энэчнээс унж орж ирээд өсөөд унаад өсөхдөө энийг change of character хийгээд сэтэлчихсэн. Тэгэхээр энэ оройг үсгэсэн ёроол маань энэ байна. Тэнгүүт энэ ч QM ус буюу энэчнээс энэ доор байгаа ликвидитинуудыг энэ хөдөлгөөн маань ирж хамаад тэгэнгүүтээ энэчнээс дэшегээ нэг ийм хөдөлгөөн байж магадгүй гэж бодож байна. Тэгэнгүүтээ дахиад энэ хөдөлгөөнийг хийхдээ ингэж хураагдсан энэ доор байгаа ликвидитинуудыг доошоо хамаад энэ доор байгаа ликвидитинуудыг доошоо хамаад энэ QM дээрээс дэшегээ энэ ликвидитинуудыг авахын тулд дайрах бах. Тэгэхээр энэ 5 минутын ордер блок бол хүчинтэй байгаа. Тэгэхээр дараагийн маань таргет ер нь л энэчнээс нэг иймэрхүү эсэлтэй энэчээ ордер блок хүртэл энийг хэрцгэн 3 барилжаа бараг болох болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхий хөдөлгөөн маань зах зээлийн маань ерөнхий хөдөлгөөн нь нэг ийм хажуу тишээ чиглэсэн байгааг анзаарч байгаа. За тэгээд том цагаараа бол энд шинэ орой үүсгээд эндээсээ энэ доор байгаа ликвидитүүнийг хамахдаа энд чоч үүсгээд энэ шинэ орой үүсгэсэн хамгийн сүүлийн ёроол нь энэ байна. Энд чоч үүсгэсэн ичээ. За тэгэнгүүтээ буцаад дээдээр байгаа сэтэлж чадаагүй одоо хэрээд дахиад доошоо унах хөдөлгөөн ер нь явах гэж байна гэж харж байна. За тэгээд энэ шинжилгээг ер нь яаж явах вэ гэдгийг хэдүүлээ нэг хэдэн цагийн дараа харцгаая. Харилцаан дээр ер нь бол миний хамгийн их хийжсэн алдаа маань одоо ер нь том цагаа мартчихдаг. Энэчнээс зөө ингээд дээшээ доошоо гэл ингээл одоо тий ер нь том цагаараа за доошоо шүү энэ том цаг нь ингээд доошоо сэтэлцэн байна гэж одоо л харж байгаа болохоос биш. Урд нь ерөөсөө тэгж харж чаддгүйсэн. Шууд 5 минут 1 минут руу орчингуудаа одоо энэчнээс тий өө доошоо энэ чочичлээ одоо доошоо гэл тэнгуут энэчний хэрээл. Тэнгүүт энчээ чочичлээ одоо дээшээ гэл тэнгүүт ингээл доош явчихна. Одоо ингээл дахиад энчээ за энчээ доошоогоо одоо сэтлээд яг үнд сөдлгөө нь явах гэж байна гэл тэнгүүт ингээд доошоо гэл баах энчин нь орчихно. Тэгэхээр дахиад дээшээ. За тэгээд дахиад энд нэг ийм рейнж хөдөлгөөн хийж чинь. Энэ рейнж хөдөлгөөнийг ингээд энчээ сэтлээд ретест хийсэн. За тий хүмүүсийг бол эхлээд үнэмшүүлж байгаа шүү дээ арга барилт нь. Тэгэнгүүтээ одоо зах зээлийн хийх гэж байгаа яг хөдөлгөөн нь болвол энд байгаа ликвидитинуудыг бүгдийг хамж доошоогоо орж ирээд энэ QM-ээс
тасаад дээшээгээ тас. Ийм л хөдөлгөөн хүлээж байна да. Одоо ер нь ийм хөдөлгөөн баг явах болов уу?